Их сургуулиудын хичээллэх орчин нөхцөлтэй холбоотой асуудлаар манай телевизэд нэгэн иргэн хандлаа. 300 оюутан суралцдаг шинжлэх ухаан технологийн их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн доторх орчин нөхцөл хэдхэн цаг ороод суухад хүйт тааж дээрээс нь тусаал гойжсон дүр зураглалтай байна. Олон хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгоно гэд мөнгө авдаг хэрнээ үүнд нь таарсан орчныг бүрдүүлж чадахгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийллээ. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн салбар 10 их сургууль бий. Үүний нэг болох шүтээсийн 5 дугаар байр буюу хуучнаар Гитэмс. Энд нийгэм хүмүүнлэгийн салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн доторх орчин нөхцөл нь эрдэм ном сурч сурахад тийм ч таатай биш. Жилдээ нэг оюутнаас 4-5 сая төгрөгийг авч байж ийм нөхцөлд сургаж байгаа нь харамсалтай байна гэлээ. Тэгээ 14 мянган оюутан 4 сая 500 мянга бодохоор жил болгон тийм 63 мянган тэрбум төгрөгийн одоо орлого орж ийн гэсэн үг шүү дээ. Зүгээр сургалтын төлбөрийн бакалаврын сургалтын төлбөрийн орлого. Гэтэл яагаад тэр хичээлийн байрыг өнөөдөр засахгүй байгаа юм те? Би одоо 2006 7 8 онд тэнд очиж хичээл орж байхад тийм хүн амар юм байсан. Одоо ч хүн амар. Ингээ хувийн хвшлийн арилжааны баг үйл ажиллагаа явуулж идэм бэ. Оюутнууд чинь ингээ сургалтын төлбөрөө төлөөд анги тамхиа сайжруулах төлбөр төлсөн болохоос сургалтын төгсмийн анги хүрэлцээ муутай байж л дахиад түрээсээ орлого ол гэж төлбөр төлөөгүй штэ гэдэг агуулга дэвшүүлсэн. Хөгжлийн банкны салбар бол байгаа. За тэгээд дээр нь бол бас канон бичиг хэрэг ажиллуулж байгаа. За дээр нь бол оюутны цааны газрыг бол бас түрээслэх бол. Эн чинь нөгөө төрийн өмчийн байр учраас төрийн өмчийн хороо болоо шинжлэх ухааны технологийн сургуульд түрээслэгч гэсэн 3 талын 3 гэрээ байгуулагдаад ингээд явдаг юм байна. Шинжлэх ухааны технологийн сургууль бол одоо дахин төлөвлөлт хийгээд одоо энэ 100 одоо бүр энэ байшингийн дээврийг бүтэн хуулж одоо дахиж сэндвичийн дээвэр хийх ийм төсөв мөнгө нь бол батлагдаад ингээд явж байгаа. Ерөнхийдөө бол Гитэмс дээр ороод нэг хэмээр удаагүй байгаа болохоор орчин нөхцөлийн хувьд лекцийн танхим амар хэцүү санагддаг надад. Айгүй ингээд лекцийн танхим биш юм шиг зүгээр юм урлаг заална зүгээр л юм нэг хамаагүй хаашаа сандал дээр ингээд суугаад айгүй хүүтэн гэрэлтүүлэг айгүй муутай. Тийм болохоор ерөнхийдөө бол надад жоохон тухгүй л санагддаг. Дөрөв курсын үед та. За тэгээд бохсын ер нь бол лекцийн танхим 2 лекцийн танхимтай сайжруулах сандал ширээгийн сайжруулах шаардлагатай л гэж. Нэг ганц нэг байна гэдэг хэвгүй юу? Тэр нь болохоор жоохон хүйдэндүү тэгээ жоохон ширээн хөрөлцөө мөч ширээ байдаг ч гэсэн нэг хурлын дахим шиг гэсэн. 2023 онд ихтэй сургуулиудын үйл ажиллагаанд аудит хийсэн байдаг. За үүнд төрийн өмчийн томоохон 5 сургуулийг хамруулахад шинжлэх ухааны технологийн сургууль ийм дүгнэлтийг хийж байжээ. Тэгж төлөгдөх боломжгүй болсон ийм авлагууд одоо хоригдлогдсон ийм авлагууд үүдэг санхүүгийн одоо өөрөөр хэлэх юм бол одоо тухайн үеийн одоо хэрэглэгдэж бүрдэгдэж байсан хууль журмын өөрчлөлт за хариуцж байсан этгээд хуулийн байгууллага татах буугдсан за оюутнууд одоо бас энэ асуудлууд нь чөлөөлөгдсөн боловч баланс дээр энэ асуудал өөрчлөлтүүдээ бол хийгээгүй ийм асуудлууд бол байдаг. Эднийг бол бас бүгдийг залруулад одоо энэ шинэ хичээлийн жилдээ бол хэрэгжилт ингээ хангалттай явж байгаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн хувьд 2023 онд үйл ажиллагааны орлого нь 70.8 тэрбум төгрөг. Үүний 55.1 тэрбум нь оюутны сургалтын төлбөрөөс бүрдэж байжээ. Харин зарлага нь 66.4 тэрбум төгрөг. Энэ мөнгөний дийлэнх нь буюу 42 тэрбум нь ажилчдын цалин хөс. Үлдсэн нь тогтмол зарлуудад зарцуулагдсан бол урсгал засварын ажилд ердөө 1.2 тэрбум төгрөгийг хуваарлжээ. Харин боловсролын багц хуулиар сургуулиуд дан ганц оюутнуудын төлбөрөөс хараат бус өөрсдөө нэмэлт орлого олох боломжтой. Энэ бол цэвэр сургуулиудын менежментийн асуудал болж байгаа юм а.